Сайн мэцхан сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд алдар Twilight сурлынхаа сүүлийн дэвтэр болох Өөрийн гэгээ романыг ярьж өгөхөөр бэлтгэсэн байна. Номын эхлэлд Белла сүү тавьснаар гардаг. Мэдээж Белла маань дөнгөж 18 настай. Сургуулиас саяхан төгссөн хэдий ч сүү тавьж байгаа нь хотын бараг бүх иргэдийн анхаарлыг татсан байдаг. Белла мэдээж анхаарлын төвд байх дурггүй. Мөн дээрээс нь Беллагийн хуучин машин нь 7 хоногийн өмнө эвдрээд дахиж асгааргүй болсон байдаг. Ийм учраас Эдвард Беллад шинэ машин авч гисэн байдаг. Белла шинэ машинаараа хотын бензин колонкоос бензин авч идэг. Тэгсэн чинь бензин колонкт хоёр танихгүй залуу хурж ирэнгүүтээ Беллагийн шинэ машиныг харж бишрээд за тэнгүүтээ Пуужингийн хамгаалалтай сүүлийн үеийн маш гайхалтай машин байна гэж өөр хоорондоо ярьснаа Беллагийн машины хажууд бүр зураг татуулаад байдгийн. Ингээд Белла ямартаач Эдвард өөрийнх нь аюулгүй байдлын төлөө ямар үнэтэй машин авч өгснийг мэдэж авдаг. Та бүхэн санаж байгаа бол хэртэл номын төгсгөлд Белла Эдвард хоёр Чарлид сүү тавьснаа хэлэхээр явдаг штеп. За тэгээд тэр үйл явдал нь Беллагийн дурсамжийн үүднээс гарч ирнэ. За ингээд Белла Эдвард хоёр Эдвард Беллаг зоригжуулаад Чарлийн гэрт ирсэн чинь Чарли хараахан ажилласаа ирэг байдیں۔ Белла Эдвард хоёр Чарлиг ирэхийг хүлээгээд байжсэн чинь тун удахгүй Чарли машинаа дуургаад гэрийнхээ гадаа ирээд за тэгэнгүүтээ хаалгаа түлхүүрдэж байгаа нь сонсогддог. За ингээд Чарли орж ирнэ. Белла мэдээж юу ч хэлж чадахгүй айгаад байж байна. Тэгсэн чинь Эдвард яриаг эхлүүлнэ. Чарли Белла битээрд танд хэлэх маш чухал зүйл байна л да гэж хэлдэг. Тэгсэн чинь Чарли хараад сэжиглэнгүүтээ Белла руу жирэмсэн болсон юм уу? Чи яг жирэмсэн болсон байна те гэд уурлаад хашгирдаг байгаа. Белла бүр гайхаад юу хэлхээ мэдэхгүй байжсэн чинь Эдвард үгүй жирэмсэн болоогүй. Гэхдээ Белла битээр сүү тавьсан гингүүтээ Беллагийн бүгжийг Чарлид харуулдаг. Чарлигийн царайн зэвхий дагаад аимшигтай болдог. За тэгээд Белла аавыгаа юу гэх нь вэ гэж байжсэн чинь гин Чарли инээж гарнаа. За яагаад энийгээд байгаа мэ гэсэн чинь Чарли за яах вэ? Та хоёр сүү тавьсан бол тэрлэн байгааз. А гэхдээ Белла чи ээжтэй үнийгээ өөрөө хэлээрэ гэж хэлдэг. Белла яг үнийг хэлэхэд ааваасаа илүү ээжтэй энэ талаар хэлэхээсээ айж иччихсэн байл та. Ямар ч Чарли зөвшөөрсөн учраас Белла Рене рүү буюу ээж рүүгээ залгаад гэрлэх болсноо хэлдэг байгаа. Тэгсэн чинь Рене яасан гэж тийм үү хонгор минь хизээ гэрлэх гэж байгаа юм бэ? Чи яасаа оройт чилэх юм бэ гэж хэлээд Беллагийн гайхшлыг төрүүлдэг. Белла гайхаад ээжээ та намайг загнахгүй мó гэсэн чинь Рене үгүй та хоёр нэрээ яаж ийм удаан тис чаддаг байна. Та хоёр манай зочилж ирэхэд л би та хоёрыг удахгүй гэрлээ гэж мэдчихсэн гэж хэлдэг. За ямар ч тач манай Белла аав ээжийнхаа зөвшөөрлийг албан ёсоор авснаар Беллагийн хурмын бэлтгэл эхэлсэн байдаг. Беллагийн хурмыг Алис, Рене, Эсми зэрэг хүмүүс бэлтгэж байх зур Белла юу ч болоогүй юм шиг зүгээр л энэ төрөөр яваа л ээжэдэг. Беллаг авдах юм бол хурим хийн гэдэг нь хамгийн аимшигтай давж болшгүй зүйл юм шиг санагддаг байгаа. Мэдээж Эдвардын эхнэр болно гэдэг нь түүний хувьд сайхан хэдийч олонний анхаарал орно гэдэг нь сэтгэлийг нь түгшээгээд байдаг. Ингээд Белла Жекобын талаараас боддог. Та бүхэн санаж байгаа бол хэртэл намын төгсгөл нөгөө Жекоб чинь аав гэрээ орхиод зүхтаагаад чонон биедээ хуйлаад яваад өгдөг. Одоо хүртэл ерөөсөө гэртээ ирээгүй байдаг юм байлээ. Тэгээд Белла Жекобын талаар асуухаар Сет рүү залгадаг. За Сетийн хувьд гэх юм бол өнгөрсөн намын төгсгөл Эдвардтай хамт Виктория болон түүний туслах Райлигийн эсрэг тулаан хийсэн штэ. Тэр тулаанаар хамтдаа Эдвардтай тулалцсан учраас Калиныхэнд бол бусад хүн чанаас илүү сайн ханддаг. За баг найз болсон гэж хэлэхэд болно. Ингээд Белла Сеттэй ярьсан чинь Сет одоогоор Жекоб сурггүй байна. Сураг гарах юм бол би чамд хэлнэ гэж Беллад хэлдэг байгаа. Белла ямартайч Жекобын сургийг гаргачаад ер нь бол одоо хүртэл Жекоб санаа зовж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүтээ гэрлүүгээ яваад ирдэг. За тэгсэн чинь Чарли, Алис хоёр Белла орж ирэхгүй түр хүлээж агаарай гэж хэлдэг. Белла гахаад юу болоод байгаа юм гэсэн чинь Алис 30 талаад ороод ирээ гэж хэлдэг. Белла маш төвчээртэйгээр 30 хүртэл тоолоод орсон чинь Чарли
маш гоё тас хаар өнгийн смокинг өмсчихсэн зогсож идэг. Белла харангуйтай хөөх ямар гоё харагдсан бэ? Энэ үгээр яах гэж байгаа? Юунд өмсөж байгаа гэсэн чинь Алис сонь зарилангуйтай Белла чиний хоримд л өмсүүлэгч штэ өөр юунд өмсөлт юм бэ гэж уурлаад Беллаг дагуулад даашин зинг нь тааруулж өмсгөөр авч гарнаа. Белла нүдэн ханаад Эдвардтай бал сараараа хаашаа явах талаараа төсөөлж эхэлдэг. Үнийг хэлэхэд Эдвард бал сараараа хаашаа явахаа Беллад ерөөсөө хэлэв байгаа юм билээ. За тэгээд хормын даашин зах хүртэл харж ерөөсөө чаддгүй. Манай Белла өөр нь ямар даашинз өмсөж гэрлэх гэж байгаа мэдж байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Ингээд оройн боллоо. Эдвард Белла хоёр хамтдаа өрөөндөө сайхан хэвтчихэдэг. Эдвардын хувьд гэх юм бол гой нэрчүүдийн үжлэгт явах гэж байдаг. Үжлэгч гэжтэй. За ямар тач Калиныхны нэг юм дагаж мөрддөг ёслол дүрм журмж гэх юм уу. Ингээд Эдвард би явахгүй ч болно штэ гэсэн чинь Белла үгүй чи явах хэрэгтэй. Гой нэрийн үжлэгт явах хэрэгтэй гэд Эдвардыг түлхдэг. Ингээ байжсэн чинь гадна цонхын маажих аимшигтай чимээ сонсогдноо. Белла энийгээд Эмитлэн гэж хэлэнгүүтээ Эдвард тэр гой нэрийн үжлэгтээ явах оролдог. За тэгээд Беллагийн үхэнд харсан чинь Жаспер балын өнгөд үсээ мөнгөлөг сарны доор харагдуулаад Беллагийн цонхон дээр зогсож байна. Белла Жаспераас асуудаг. Жаспера гой нэрийн үжлэг гэж Калиныхан юу гэдэг юм бэ? Арай тайжих бор орд юм шээ гэсэн чинь Жаспер нь үгүй юу гэж тийм бах те. Белла битгий санаа зовлтгоо. Бид нэр зүгээр л ан хийн. Өмнө нь явдаг шиг л адилхан гэж хэлээд Жаспер чи хүний сэтгэл санааг удирдах аюустай Беллаг тайвшруулдаг. Белла тайвшраад яг унтах гэж байтал Гэвин Жаспер явсны дараагаар өнөө үйлчлэл алга болоод зэрэг болно. Белла өхөшөө мөнхийн цус сорогч хүүхдүүдийн талаар бодож эхэлдэг. Энэ талаар Карлайл Беллад ярьж өгсөн бэлээ. Карлайлын гэр бүлийн нэг хэсэг болох Динали гэж байгаа. Диналийн гэр бүл нь болохоор Таня, Кэт, Ирина гэдэг 3 цус сорогчдоос бүрддэг юм байна. За тэгсэн чинь тэдгээр 3 цус сорогчдыг бүтээсэн ээж гэж бас байжаа. Ер нь Карлайлтай адилхан хүн гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь тэр ээж нь нэг өхөшгүй мөнхийн цус сорогч хүүхдийг бүтээгээд за энэ болохоор Уолтеригийн хуулийг зөрчсөн үйлдэл болсон учраас Уолтери ээжийг нь цаазаар авсан талаар ярьдаг байгаа. Өхөшгүй мөнхийн хүүхдийг жохон тодруулаад ярих юм бол хүн цус сорогч болж хувиргууд яг тэр насан дээрээ яг тэр байсан дүр төрхөөрөө мөнхөд амьдардаг. Гэтэл хүүхдийг багтан цус сорогч болгоод хувиргачих юм бол тэр хүүхэд өөрийн гэсэн оюун ухаан нь төлжиж төлөвшөөгүй байгаа учраас бүтэн тосго нэгч үгүй хийх хэмжээний хүчтэй өөргөө хянах чадваргүй аратан мангас болж хувирдаг юм л та. Ийм учраас өхөшгүй мөнхийн хүүхдийг бүтээхийг бүр мөсөн хоригдсан байдаг юм байна. Беллагийн талаар бодоод ээжсэн чинь нэг мэдсэн чинь унтаад өгсөн байдаг. Гэтэл Беллагийн зүүдэнд өхөшгүй мөнхийн хүүхэд улаануудтай цус сорогч хүүхэд Беллагийн хамгийн хайртай хүмүүс болох аав, ээж, за тэгэл түүний найзууд Анжела, Джессика, Бен, Майкийн цогцсон дээр суугаад инээж байгаагаар зүудлэгдэг байгаа. Белла зүүднээсээ цочоод сэрсэн чинь Алидийн өглөө олчихсан байдаг. Ингээд Беллагийн хамгийн чухал өдөр эхэллээ. Белла энэ байшин өнгөрүүлэх хамгийн сүүлийн шөнөө хэдийгээр тавгүй өнгөрүүлсэн ч гэсэндээ мэдээж хоримдаа бэлдэх хэрэгтэй. Ингээд доошоо буугаад Чарлид өглөөний цагийг бэлдэж өгдөг. Тэгжээд л хаалга албархуу тогшгон сонсогддог. Белла очиж онгойлгосон чинь ирээдүйн хадам дүү Алис нь зогсож байна. Алис Беллаг харангуйтай нэг хэмэлтгүй тэнгуүтэй Чарлид сайн уу гэж хэлэнгүүтээ шууд Беллаг жирээд машин руугаа аваад явна. Ер нь бол Беллаг хоримдод бэлэх гэж байгаа юм л та. Калины гэрт ирээд Алисын аврах том угаалгын өрөөнд орж ирнэ. Тэгээд Алис Беллад маск тавиад илэг игээд энэ хогорон Белла дохиж уу зүрмэлж унтах гэж хичээнэ. Ингээд Алис Беллагийн нүрийг бодож эхэлнэ. Тэгжсэн чинь Розали ороод ирнэ. Розали орж ирэнгүүтээ цаадалж ирчихлээ гэж хэлдэг. Тэнгүүтээ би юугаар туслах вэ? Үсийг нь засчих уу гэж хэлдэг. Ингээд Розали Беллагийн үсийг нь засаж чимэглэж гойж өгдөгөө. Ямар ч тач үс нүур биеийн бэлэн болсны дараагаар Алис Розали хоёр маш эвтэхнэр Беллагийн даашинзыг өмсгдөг байгаа. Ингэжсэн чинь Жаспер Беллагийн ээж Рене болон Фил хоёрыг буудлаас нь авчирдаг. Рене Беллараа хурж ирээд
аятайхан зөөлөн тэрврээд Белла минь чи ямар үзэсгэлэнтэй харагдаж байна гэж хэлдэг. За тэгээ Чарли ч гэсэн хурж ирээд Рене Чарли хоёр Беллад эмээгийнх нь гоёл жимглэл буюу үсэнд хатгадаг сам бэлгэлдэг байгаа. Тэр самынхаа болохоор хүү хөнгийн Индранил чулуугаар гойсон байдаг. Энэ бол Беллагийн хормын бэлэг гэсэн үг л дээ. За тэгээд Алис шууд тэр самыг наваад Беллагийн үсэнд хатгаж орхино. Ямар ч тач манай Белла үгээр хэлхийн аргагүй үзэсгэлэнтэй болсон гарцаагүй. Ингээд цаг болох гэж байдаг. Алисэв тэгвэл Беллад бас татуурах зүүж өгөөд за ингээд Алис Беллагийн гэрч авахгүй хормын гэрч. Тийм учраас Алис мөнгөлөг өнгийн хүрхрээ шиг намирсан даашин за өмсөд хүрээд ирнэ. Алис Белла Чарли хоёрыг яаруулад за одоо цаг боллоо. Намайг доошо буусын дараагаар 5 толоод доошо буугаад ирээрэй гэж хэлдэг. Алис доошо гунхалцаад буунгууд Белла Алисыг хараад яах гэж Алисыг хормын гэрчээрээ сонгоо. Над чиг ийм ив хавгун айгүй болвол олонний нүдэн дээр бүдэрч унах үедээ гэж боддог. Ямар ч тач Белла Чарли намайг сайн бариараа гэж хэлдэг. Чарли болохоор Беллагаа сайн сугадаад охиныгаа дагуулад шатаар зөөлөн бунаа. Хормын аяг болохоор Розали өөрийнхөө гараар тоглож өгч идэг. Белла шатаар буугаад л Беллаг хараад хүмүүс шиврээ эвэрхийн тэрийг тоохгүйгээр бүдэрчгүй гэжгээд л буугаад байна. Замартач шатаа буугаад дуусчихсан. Ингээд Эдвардыгаа олж хардаг. Та бүхэн нүдэндээ төсөөлөд үзээрэй. Калины гэр бол маш том гэр. За тэгээд 2 давхраас 1 давхар руу зүгээр л бууж ирсэн штэ. Тэгсэн чинь 1 давхар нь тэр чигээрээ хормын яслын танхим болоод өөрчлөгдчихсэн байдаг байгаа. Энэ тэндгүү битүү цэцэг, жимс, за тэгэл цав цагаан өнгөтэй, маш ангилан мөнөртэй, цасан цагаан өнгийн бүрээсээр хийсэн сандлуудыг өрөөд тавьчихсан. За тэгээд цэцгэн эрх донд Эдвард түүнийгээ номон хаалганы өмнө хүлээгээ зогсож идэгөө. Белла Эдвардыг хараад бүх сандрал нь алга болдог. Ингээд Эдвард руугаа очиод Чарли Эдвардад Беллагийн гарыг өгдөг. Белла Эдвард хоёрыг болохоор Анжелагийн аав, номлогч Санвартан тангаргийг нь уншуулад баталж өгдөг байгаа. Адисалдаг гэсэн үг. Ингээд манай хоёр өмнөх хосуудын хийнэж тавьж байгаа тангаргийг бибидээ өргөдөг. Тэр нь ямар тангараг вэ гэхлээр өвхөл биднийг салгах хүртэл гэж тангаргалдаг штэ. Гэтэл үрд мөх гэж өөрчилсөн байгаа. Замартайч тангаргаа өргөөд тэгээд Белла Эдвард хоёр өмсөлцдөг олны нүдэн дээр. Тэгсэн чинь Белла Эдвардаас бүр салж чаддгүй. Замартайч манай хоёр албан ёсоор бүгжөө солилцоод эхнэр нөхөр болдго юм аа. Үнэхээр гайхалтай. Энэ дүрслэл бол ном дээр хамгийн сэтгэл хөдлөм дүрслэл байдаг. Белла уйлал Эдвардын нүдэнд тэгсэнтэй нэлмэс тэлгэнсэн нь харагддаг. Манай хоёр эргэж хардаг. За энэ үеэс хойш ирсэн зочд нь манай хоёрыг ээлжлээд сайхан тэрвэрдэг байгаамаа. Ингээд хормын ёслол яг цагтаа дуусны дараагаар манайд бөөнөрө гадагшаа гарнаа. Гадаан ч гэсэндээ цэцэг гэрлэр чимгэлсэн байдаг. Ингээд босон өвлийн авалт эхэлдэг байгаа. Бидний хэлж заншснаар болохоор хормын цайлга гэх юм уу? Беллагийн хувьд гэх юм бол өөрийнхөө өрсөлдөгч болох Таняг анх удаа хардаг. Таня болохоор Эдвардад крашлаг байсан байхгүй. Тэгээ Белла Таняг анх удаа хардаг. Тэгээ Таня болохоор Беллаг нэг тоодоггүй. Эдвардыг тэрврээ салж малахгүй жоохон сонио. Тэгэнгүүт нь Эдвард Таняг нь тэрвэрлээс аятайхан молтронгуудаа Таня энэ бол миний хайртай эмэгтэй Белла гэж танилцуулдаг. Ингээд Танягийн гэр бүл дээр нэрээ Элизар Кармен гэдэг хоёр цус сорогч Алис Жаспер хоёр шиг нэмэгдэж орж ирсэн байдаг. Энэ дараагийн ном дээр бас илүү гарч ирэх дүр учраас түрнгээд орхи. Сет Беллаг тэрвэрдэг. Сетийн хувьд гэх юм бол Жекобийн оронд хурж ирсэн хүн чанд байгаамаа. Ингээд хормын бялуу хуваагслал болно. За Эдвардын хувьд гэх юм бол хэдийгээр бялуу мэлүү идэх дургуй ч гэсэндээ олон хэдэн дээр бялууга залгидаг. Манай хоёр бүжиглэн Белла Чарлитайгаа тэгээд Эдвард ээжтэйгээ бүжиглэн нэр нь бол Америк хормын ёслолыг бүжигл их явт юм байлээ. Тэгжсэн чинь Эдвард Беллаг дагуулад бүжиглээд явж байгаад Беллаг чи өөрөөр нь харсан уу гэж хэлдэг. Беллаг авдах юм бол үгүй би хараагүй гэж хэлсэн чинь Беллаг өөрийг нь харуулдаг байгаа. Белла өөрийгөө шилэн ийм цонхонд
толдоод харсан чинь бүр үнэхээр үзэсгэлэнтэй бараа өнгийн үстэй бүсгүй ганган үдээ гайхсан маягтайгаар бүлтийлгсэн харагддаг. За дээрэс нь арьсан толгор гэж ихтэйхэн, за тэгээд ягаахан газартай шоколадан боронгийн нүдтэй, тэгээд маш үзэсгэлэнтэй цагаан дэлсгийг уруугаар нь харуулж гисэн юм шиг даашинз өмсчихсэн байдаг. Белла энэ дүрийг харангуйтаа юу эн чинь би юм уу гэж ойлгож амжихаас өмнө Эдвард Беллаг өөрлөгөө харуулдаг. Би чамд хормын гинтийн бэлэг бэлдсэн маа гэж хэлдэг. Белла гахаад юу юм бол гэсэн чинь Жекоб хүрээд ирчихсэн байдаг. Жекоб ч уг нь Беллагаас зүхтаад чон биедээ хувилчихсан байсан штеп. Ингээд Жекоб Белла хоёр бүжиглэж эхэлнэ. Манай хоёр их олон л зүйлийг ярьдیں۔ Тэгээ байжсэн чинь Жекоб чи хизээ цас урагч болох юм бэ гэж хэлээ. Тэнгүүт нь Белла хором тусаад шууд бишээ. Ер нь 1 сарын дараа ч юм уу гэж хэлдэг. Тэгсэн чинь Жекоб юугаа хүлээгээд байгаа юм? Юу л да. Ер нь хүлээх шаардлагагүй зү. Угаасаа жинхэнэ балсаар хийж чадахгүйгээс хойш гэж хэлдэг. Тэгсэн чинь Белла энэ чамд хамаагүй штэ. Тэглээч би Эдвардтайгаа жинхэнэ балсаараа хийн гэд амлалтчихдээ. Энэ талаар сонсонготой Жекобын хяналтанд салардаг. Тэгээд Беллагийн гарыг маш чанга атагдаг. Тэгсэн чинь хаанаас ч юм бэ Эдвард хүрээд ирнэ. Сет ч гэсэн гараад ирдэг. Тэгээд Сет Жекобоос зураад за Сэм ч гэсэндээ чон биеэрээ Жекобын араас татаад за ингээд ямар ч тач Эдвард Жекоб хоёр бие биелүүгээ занал дайсан л байгаа адил харнаа. Жекоб би чамайг аландаа гэж Эдвардад хэлдэг байгаа. Эдвардыг гэх юм бол Сет наатах тавьчих гэд эсгэрдэг. Ямар ч тач Жекобыг Сэм Сет хоёр авч явсны дараагаар Белла Эдвард хоёр үлддэгэ. Беллагийг гэх юм бол өөрийнхөө хормын энэ сайхан гайхамшигтай өдрийг Жекобын хар дурсамжаар үлдээж бузарлахыг хүсээгүй учраас шууд Жекобыг мартахаар шийддэг. Мэдээж энэ бүх гайхалтай зүйлсийн дэрэг Жекоб ирсэн Беллаг баярлуулсан хэдий ч Белла өөрийнхөө зүрх сэтгэлийг захирах ёстой. Хормынхаа өдөр хүн уйлаад иж болохгүй штэ. Ингээд Эдвард Белла хоёр бүжиглэнгээ буцаад олны дунд ороод ирсэн чинь Эми Жаспер хоёр захад хүлээгээ зогсож байгаа нь харагдیں۔ Ер нь юу болох гэсэн ойлгомжтой бараг тулаан мэдгүй амжигтай л зүйл болох гэж байсан байдаг. Ингээд Эдвард Белла хоёр бие биентэйгээ тэрвэрлдээд байжсэн чинь Эми төрдөрнэ тэнгүүтээ. Хөө Эдвард хадамдаг маань надтай бүжиглүүлэх юм уу? Сүүлчийн удаа хазрыг нулайлгах боломж ч юм лөө гэж хэлээд Эмид Белла хоёр бүжиглэг. Белла маш олон хүмүүстэй бүжиглээлээдэг. За тэгээд арай гэж нэг Эдвард Белла дээр хурж ирээд тэр хоёр бие бинийгээ тэрврээд бүжиглээд байжсэн чинь Алис хүрээдэрнэ. Алис хурж ирэнгүүтээ яг цаг боллоо. Одоо хувцас аль гэж хэлсэн чинь Эдвард Белла хоёр бие биенээс ирээ салж чаддаг. Үнсэлцэл агаад. Тэнгүүт нь Алис болооч ээ. Хөөе Эдвард хэрвээ чи Беллаг өгч явуулах байх юм бол хаашаа дагуулж явах чинь хэллээ шүү гэж хэлээ. Тэнгүүд Эдвард харин гэж нэг Беллагаас уруулаа салгаж авангуудаа чи ийм жоох юм гэж яхаараа юм ядаргаатай байдаг нэ. За Беллаг аваад яв гэж хэлдэг. Ингээд Белла Алис хоёр явдаг. Алис Беллад уралсан. Тэнгүүд Белла уучлаарай Алис намайг уучлаарай гингүүтээ. Чи бол энэ дэлхийн хамгийн шилдэг хадам эгч юу? Чи энэ хормыг маш гайхалтайгаар зохион байгуулж чадлаа. Чанд баярлалаа. Надад бүгдээрээ таалагдлаа гэж хэлэв. Ингээд Алис баярлаад Белла тэр хоёр хувцас алнаа. Алис Беллад болохоор хүү хөнгийн дулаахан бие дэвтэйхэн бие нэмрийн хослол өмсөлдөг. Ингээд Белла Эдвард хоёр явах цаг нь болж байгаа маа шууд л Балсарын хайл руу явна гэсэн үг. Белла ээж болон авдаа хайртай гэдгийг хэлээд Эдвардынхаа хажууд машиндаа суугаад за тэгээд Америкийн хормын ясалт болохоор бас хосууд руу будаар хитдэм билээ. За ингээд шидсэн будаан дундуур манай хоёр машинтайгаа Балсарын хайлыг эхлүүлдэг. Эдвард машина гів гинт маш хурлуулаад эхэлдэг. Тэгсэн чинь хаанаас ч юм бэ маш сэтгэл шимширмээр чанын улах чимээ сонсогддог. Ингээд Эдвард Белла хоёр Сиатлаас Хьюстон ордог. Тэгээ Белла Хьюстонд юм уу гэсэн чинь Эдвард дайрч өгнө гэж хэлдэг. Ингээд Хьюстонгээс Рио де Жанейро ордог. Тэгээ Белла Рио юм уу гэсэн чинь бас дайраад өнгөрнө гэж хэлдэг.
Мэдээж Эдвард ч угаасаа баян юм чинь яг ихүү 1-р зэргийн суудлаар Беллатайгаа хамт явдаг. Ингээд манай хоёр Рихогийн онгоцны буудлаар буудгаа. Белла дахиад нислэг дамжиж нисгэх таа гэж бодчихсон чи Эдвард шууд гарангуудаа такси барьдаг. Белла ямар нэгэн буудалд орох гэж байна гэж бодоод сэтгэлэн төгшөөд яг тайзан дээр гарах гэж байгаа юм шиг сандраад идэв. Тэгсэн чинь юун буудал усан бомб дээр хүрээд ирнэ. Тэнгүүтээ моторч жижигхэн завин дээр Беллагаас суулгаад ачаагаа тэгнээд Эдвард сэлүүртэж гардаг. Белла бүр гайхаад хайцах байгаа юм болоо. Ийшээ явахаар юу гэдэг вүлээ? Африк руу л явахгүй юм бол ийшээ ямар нэг их газар байхгүй те гэж боддог. Тэгснэ Беллагийн тэгж боддیں۔ За эмийг аж мэдвхтэй манай Эдвард чинь цус сарагчтэй. Бараг Атлантис руу ч авчих юм билүү гэж боддог. Ингээ явж исэн чинь Эдвард Белла тэрийг хардаа гэд моторын хөнгөнөх чимээн дундуур заадаг. Тэгсэн чинь арал харагддаг байгаа. Эдвард хэлэхдээ энэ арлыг Карлайл Эсмэд бэлгэлж исэн. Эсми арлаа л да гэж хэлдэг. Белла бүр гайхаад юу арал бас хүн бэлгэлж болд юм уу гэд бүр гайхдаг байгаа. Ямар ч тач манай хоёр арал дээрээ сайхан эсэн минь ямар нэгэн аюул осол байхгүйгээр хүрэлцэн ирдэгэ. Арал дээр хүрэлцэн ирэнгүүтээ элсэндээ хөр алхаад явжсэн чинь урд нь томоо байш харагдаг. Ингээ манай хоёр байшин л орсон ч бүх юм цэвэрхэн цэлгээр саруулхан сайхан байшин байдгаа. Белла бүр сандраад мэдээж юу болох гэж байгааг мэдж байгаа учраас сандраал идэг. Тэгсэн чинь Эдвард хадагтай Калин би далайд чамайг хүлээжээ. Чи минь бэлэн болцоход хүрээд ирээрэй гэж хэлдэг. Белла анзаараад харж исэн чинь Эдвард бүх хувцаа тайлаад далайн ирэг рүү явдаг гин. Мэдээж халуун орны арал учраас орой үдшийн цагаар далайн бүх бүлэхэн устай байгаа гэж Эдвард Беллад хэлсэн байдаг. Белла сандраад юу хийхээ мэдэхгүй байдаг. За тэгээ ямар ч тач нүрээ угаахыг шийднэ. За ингээд угаалгын руу ороод нүрээ угаалаа. Шүдээ бүр 2 удаа угаалаа. Тэгээд халууцаад байсан учраас шилэн үзрүүгээ ууцацлаа. Тэгсэн чинь нэг л таламжтай санагдах хараншууд бүлээн шүршөөрт ордгийн. Бүлээн шүршөөрт орсныхоо дараагаар хөлийнхөө үсийг чуусна. За тэгээд юу өмсвэ гэд чамдааны нисэн чинь Белла төмс чөрөөж идэгин. Маш олон торон дотор утснуудаас өөр өмсгөр олигтой байдгүй. Тэгээ Белла бүр яахаа мэдгүй байж идэг. Тэгснээ цагаан альчураар бие ороогоод байны шалан дээр өвдгөө толгоороо түшээд суунаа. Магадгүй өөрийгөө нөгөө юмд бэлэн болоогүй байна гэж боддог. Тэгсэн ч гэсэндээ Эдвардтай хайртай болохоор бас өргөн ийм байхыг Эдвард мэдчих юм бол бодлоосоо ухарчихъя гэж айсандаа Эдвард руугаа авахаар сэтгэл шулууддаг. Ингээд Эдвардын гарсан хаалгаар дагаад хөл нүцгэн явнаа. Энэ тэнтгүүлс байгаа болохоор өрөөсөө хөлийн өвтгөх юуч байдгүй. Тэгээд хөл нүцгэн явсаар агаад Эдвардыгаа олж хардаг. Эдвард далайн ирэг дээр гараа доош нь харуулаа цаашаараа зогсож идэг. Мэдээж хувцсгүй. Белла ч гэсэн Эдвардын хувцас ойлгосон модон дээр алчраа өлгөөд араас нь очдөг байгаа. Белла алхасаар ус руу орсон ч ус үнэхээр бүх бүлэхэн байдгийн. Тэгээд элсэн торох шиг зөөлгөө учраас ерөөсөө хөлөнд нь тийм таагүй мэдрэмж төрдөг. Ингээд Белла алхасаар агаад Эдвардын хажууд ирээ зогсдог. Дээш харсан чинь сар гарсан байдгаа. Белла сарыг харангуйтаа хөцсгэлэнтэй юм а гэж хэлдэг. Тэгсэн чинь Эдвард Белла руугаа эргэж харангуйтаа гэхдээ чам шиг минь бишээ гэж хэлдэг байгаа. Ингээд Эдвард Белла хоёр бие бинийгээ тэврээд ус руу гүн шумбаж ордог байгаа. Маргааш өглөө боллоо. Белла үнэхээр жаргалтай байдаг. Ер нь яагаад энэ зүйлээс айгаад байснаа ч ойлгодгүй. Манай хоёр хамгийн сайхан энэ хорвоогийн инхрийллийг бие биедээ үзүүлсэн байдаг. Белла тэр талаар бодоод үнэхээр жаргалтайгаар нүдээ нэнэ. Тэгсэн чинь Эдвард нэг л уурлаад байгаа юм шиг санагдана. Белла гахад Эдвард руугаа харсан чинь Эдвард хөшөөшөг байж идэг. Белла босоод үзсэн чинь Беллагийн бүх бие нь үд болчихсон. Яагаад гэх юм бол Эдвард Эсмигийн 2 өдөн дэрийг хадчихсан байдгаа. Тэгээд бүх бие нь үд болоод тэгээд өдөө ингээд холдуулаад үзсэн чинь хамаг бие нь хүүхнийц болчихсон байдаг. Үүнээс болоод Эдвард Беллаг дахиж хоёлаа ийм зүйл хийхгүй шүү гэж хатуу анхааруулдаг. Энэ өдрөөс хойш Эдвард Беллаг сатаар болох гэж хамаг байдаг аргаа ашигладаг.
За тэгэл далайн эргээр зугаална, далайн хавтай уралдаж сэлнэ, усан дор хин удаан амьсгалахгүй байх уу гэдгийг үзнэ. Гэтэ мэдээж Бэлл ганцаараа үзэж байгаа юм л да. Эдвард болохоор өөрийнхөө ав ясыг харуулдаг. Тэнгүүтээ нийлдэг агуу, далайн яс мэлхий зэрэг бүх үзэж болох арал дээр гайхамшигтийг хамтдаа зугаалж үзээд хоолоо идээд Бэлла шууд ядраад унтаад өгдөг. Бэллэг авдах юм бол энэ төрснээс хойш хоолыг аимшигтай ихээр иддэг болчихсон. Шууд лунтаад сэрээл зугаалаад лунтаад иймэрхүү байдлаа байдаг. За Бэлла энэ агаар болохоор мэдээж Эдвардыгаа өдөх гэж үзнэ. Энэнд нь Алисын бэлтгэсэн дотор хувцснууд ихээр тасалдаг байгаа. Бэлла Алисын өгснийг хар торон дотоожиг өмсөнгүүтээ Эдвардын өмнө эргэлддэг. Эдвардын нүд нь гинт томронгуудаа Бэллагийн бахнан жаахгүй тэгснээ зүг зүгрэм шиг царайлаад идэгэн. Эдвард үнэхээр бие сайн барьж байгаа гэсэн. Тэгсэн чинь Эдвард Бэллаг хар торон дотоожих нь үдээснүүдийг нь гараараа барингуудаа энтэй энгүү надад амар хэцүү байгаа чи мэддэг ч олоосай. Хатагтай Калин чич ястай хүн юм да гэж хэлдэг. Даавартай толгоо мэдүүлсэн хүнгээд Бэллаг шалаад идэгэн. Бэллагийн хувьд юм бол энэ арал дээр гэрснээс хойш ер нь нэг хар дар зүүдэлж байгаа талаараа Эдвардд хэлдэг байгаа. Эдвард үүнийг сонсонгуудаа Бэллаг би юу хийх үү? Би яавал дэрв гэж анхаарал хандуулаад өмнө хөөхөн. Ингээд Эдвард Бэлладаа бүүн дугаадуулаад унтуулдаг. Бэлла унтаж байгаад нэг сэрсэн чинь гэв гинт зүүдэлсэн зүүднээсээ болоод учир зүггүй уйлж эхэлнэ. Ямар харамсалтай юм бэ? Нэг гой зүүдэлж агаад сэрэнгүүтээ харамстай штэ. Тэнгүүтээ Бэлла уйлж эхэлдэг. Тэгээ Эдвард юу болсон бэ Бэлла зүгээр би энд байна. Чи сэрсэн байна гэж хэлсэн хэдэж Бэлла уйлаа л байдаг. Тэгээд Эдвард чи юу зүүдэлсэн бэ гэсэн чи Бэлла Эдвардд хэлэхгүй Эдвардыг оозож үнсдэг байгаа. Тэгсэн чи Эдвард Бэллаг холдуулдаг. Тэнгүүт нь Бэлла бүр бууж өгөөд улам сэтгэлээр унаад уйлдаг. Тэнгүүт Эдвард гівгэн санаа алдангуудаа Бэллагаа эргэж үнсэж эхэлнэ. Ер нь бол дахиад жин болоод манай хоёр сайхан бибинийг инхрилээд унтсан гэсэн үг л дээ. За ингээд маргааш өглөөнд боллоо. Тэгээд тэгсэн чинь Бэлла гар мараа өргөө сониож үзээ биеэр шалгадаг. Эдвард нэгээд за чи яасаа бүрэн бүтэн байна уу гэсэн чи Бэлла тийм байна гэж хэлэнгүүтээ босоод харсан чинь Эдвард дээвэрлөө гөлрөөд идэв. Бэлла гахад харсан чинь дээврийн зүүн тулгуурынх нь нэг мод нь бүхлээрээ алга болчихсон байдаг юм аа. Эдвард Эсмид шин дээвэр авч өгөхөр болсон доо гэж хэлдэг. Тэнгүүд Бэлла энийгээд би хизээ юм болсыг мэдэхгүй байна гэсэн чинь чи нэг юмд анхаарахаараа өөрөө ч анхаардаг юм билээ гэж Эдвард Бэллад хэлдэг байгаа. Гэхдээ мэдээж Эдвард юу болдгийг мэддэг болчихсон учраас анх хийснээсээ арай гайгүй өөрийгөө хянж хорж чадсан байдаг. Ингээд манай хоёр байжсэн чинь цэвэрлэгээний хүмүүс ирж ирнэ. Цэвэрлэгээний хүмүүс нь болохоор уугуул бразилчууд байдаг. Тэгээд өнөө Бэлла Эдвард хоёрын муухай болгосон үдтэй ортой өрөөг нь цэвэрлэг байгаа. За энэ байшинд болохоор цагаан өрөө хөх өрөө гэж. Цагаан өрөө нь болохоор манай хоёрын анхны шинэ хөнгөрүүлсэн өрөө, хөх өрөө нь болохоор манай хоёрын нөгөө дээврийн сугалдаг өрөө гэсэн үг. Ингээд тэр хүмүүс тэр өрөөг цэвэрлж явахаар Бэлла Эдвард хоёр мюзикл үзээд хэвтчихийдэг. Ямар ч тач манай хоёр аз жаргалтай байжсэн чинь өнөө цэвэрлэгээ хийжсэн хүмүүс нь Эдвардыг нэг л ер бишинээр хараад Бэллаг өрөвдөж байгаа юм шиг хандаад байдаг. Ер нь бол Эдвардыг өөр төрлийн ямар нэг юм гэдгийг тэр уугуул барьцээлчүүд гадралчихсан байдаг учраас Бэллад санаа зовоод байдаг гэсэн үг л дээ. За тэр ч яг ингээд тэр барьцээлчүүдийг явсны дараа манай хоёр дахиад бибидээ эрхлэлтдэг байгаа. Нэг удаа Бэлла шүн дунд унтж байгаа тасарсан чинь Эдвард байдаггүй. Тэгээд гинт өлссөн мэдээд дахиад шарж идчихсэн чинь дотор нь мохоо оргоод бөөлждөг байгаа. Тэгэнгүүтлээ маш халуун бөхчин байгаа учраас өрөөнд дээр гэж орлохгүйгээр буудан дээр унтаадаг нь. Өглөө ирсэн чинь Эдвард хүрээд ирчихсэн байдаг. Эдвард төрж ирэнгүүтээ намайг уучлаарай би ийм болно гэж мэдсэнгүү гэж хэлдэг. За Эдвардын хувьд гэх юм бол анд явхаар их газар руу төр зур явчихсан эзгүй байдаг юм л та. Тэгсэн чинь Бэлла дөнгөс ирэнгүүтээ Эдвардыг ирсэн баярлсан ч гэсэндээ шууд угаалга өрөөлөггүйгээд бөөлж эхэлдэг. Тэгээд өөрийгөө хоолны хордлогод орсон байна гэж дүгндэг байгаа. Бэллагийн хувьд гэх юм бол
Үнэхээр би энэ маш муу байдаг. Тэгээд Эдвард Беллаг дагуулад "Би орж эмчид үзлээ" гэсэн идэж Белла "Үгүй, би өөрийгөө эмчилж чадна" гингүүтээ чумдаалгаа очоод эм хайж эхэлдэг. Тэгжсэн чинь нэг сонин зүйл болдог нь юу гэхээр Белла дүрлжин хайрцагтай тампон гаргаад ирнэ. Тэгэнгүүтээ тэр тампоноо өргөнгүүтээ гайхаа байжсэн чинь Эдвард хүрээд ирнэ. Эдвард Беллагаас "Юу болсон Белла" гэсэн чинь "Бид гэрлээд хэд хонжин" гэсэн чинь 17 гэж Эдвард хэлдэг. Тэгсэн чинь Белла нэг зүйл тооцоол бодоод идгийн. Тэнгүүтээ "Байж боломгүй юм а" гэж хэлдэг. Беллагийн сарын тэмдэг нэрөөсөө хоцрохгүй ирд юм л да. Тэгсэн чинь энэ удаа бүхэл бүтэн 5 хоногоор хоцорсон байдгийн. Тэгээд Белла гайхаад хизээч юм болж байгаагүй арай гэж бодоод байжсэн чинь утас дуугарнаа. Тэгээд Белла өнөөх утсыг авч чадахгүй Эдвард бүр шоконд орчихсон. Белла арай гэж нэг очиод өнөөх утсыг авдаг. Тэгээд ирсэн чинь Алис гэдэг. "Белла чи зүгээр үү" гэж хэлдэг. Тэнгүүтээ Карлайлтай Белла ярьдаг. Тэнгүүт Белла "Карлайл, миний бодлоор би энэ боломжтой эсэхийг мэдэхгүй байгаа ч гэсэндээ би жирэмсэн болчихсон юм шиг байна" гэж хэлдэг. Карлайл бүр гайхаад "Юу гинэ" гэж хэлдэг. Энэ боломжтой юу гэхэд Карлайл ямар тач хурж ирэх хэрэгтэй гэж хэлдэг. Ингээд Эдвард арай гэж шокноос гараа Карлайлтай ямар нэгэн зүйлийг ярьдаг байгаа. Белла бодохдоо "За ямар тач битээр тэрэгтэй юм ярьж байгаа л гэдэг" гэж боддог. Беллаг авдах юм бол гараа гэсэндээ хүргээд үтсэн чинь хав отоо болчихсон. За тэгээд бүр дотроос нь нудардгийн. Белла боддог "Инх учиргүй дээ. Хэдийгээр миний сарын тэмдэг хэрэгөө 5 хоног хоцорсон ч гэсэндээ ийм хурдан өсөж том болох учиргүй дээ" гэж боддог. Тэгээ байжсэн чи Эдвард явах бэлтгэлээ хийж эхэлнэ. Густав Гауре гэдэг өнөөх уугуул бразилчууд арал дээр нь хүрээд ирнэ. Эдвард "Оо, Густав ирнэ гэдгийг би мартсан байж" гэж хэлдэг. Тэгээ тэр хоёр хурж ирээд цэвэрлэгээ хийгээд дээрээс нь Беллад сонгонтой, захастай тийм хоол авчирсан байдаг. Эдвард тэдний бодлыг уншингуудаа "Эднэр зүгээр л чамайг амьд эсхийг шалгах гэж ирсэн байна" гэж уурладаг. Беллагийн хувьд гэх юм бол тэр хүмүүсийг үнэхээр өрөвдчихийдэг. Цус орогч уурыг хүргэн байж өөрийг нь амьд эсхийг шалгах гэж ирж байгаа сайхан сэтгэлийг нь боддог байгаа. Тэгээд тэгсэн чинь Эдвард Белла хоёр бие бинийгээ тэрврээд Белла гисээ илсэн чинь гівгэнт эмэгтэй нь дуу алдаад Эдвардтай Португалаар ямар нэгэн зүйлийг ярьж эхэлнэ. За юу ярьсан л хороо Жекобд ярьсан ярианаас гардаг. Тэр нэр юу гардаг вэ гэхээр тэдний дунд болохоор домог байд юм л да. Цусан ундаадан ямар тач хевлийд нь хүүхэд игээд за тэгээд тэр хүүхдийг нь болохоор шууд авч хаях хэрэгтэй л гэж ер нь Эдвард хэлжсэн байт юм байлээ. Ингээд тэр хоёрч яваад өгнө. Тэгээд Эдвард бүх ачаагаа завируугаа аваач тавихаар явдаг. Эдвард явдах бол утсаа төр зур тавир дээр орхичихсан байдаг. Белла боддог Эдвард үнэхээр л самуурчтэй. Эдвард юу ч мартдаггүй. Гэхдээ Густавыг ирэхэгч бас утсаа энд байгаагч мартаад яваад өгсөн байна гингүүтээ утсаа авангатаа шууд Розали руу залхдаг байгаа. Тэнгүүтээ "Розали, чи надад туслаач" гэж хэлдэг. Беллагийн хувьд гэх юм бол анхандаа Эдвард өөрийг нь болон хүүхдээ хамгаалахын тулд Карлайл дээр аваач гэж байна гэж бодсон боловч Эдвард 16 цагийн дараа энэ аратныг эндээс гаргаж хайна гэж хэлснийг сонсоод айдаг. Тэнгүүтээ тусламж гуйх хэрэгтэй болно. Тэгээд Роза руу залгаад тусламж гуйдаг байгаа. Розалигийн хувьд гэх юм бол хүүхэд бол түүний мөрөөдөл. Тэгэхээр Розали амиа тавьж хамгаалах нь ойлгомжтой. Ингээд Белла Розали руу залгаснаар Беллагийн хэсэг гардаг энэ романы эхний партныг нь төгсөж байгаамаа. Ингээд бүгдээрээ энэ романы парт 2 болох Жекобын өнцгөөс бичигдсэн хэсэг рүү орж байгаа гэсэн үг. За ойлгомжтой болохын тулд одоо Беллагийн нүдээр бичигдснээр биш Жекобын нүдээр бичигдсэнийг та бүхэнд ярьж өгөх гэж байна гэсэн үг байхгүй. Гэхдээ энэ болохоор Беллаг Балсараасаа ирсний дараах үйл явдлыг харуулгаа гэсэн үг. Жекоб эргүүлээсээ хурж ирээ гэртээ байж идэг. Тэгсэн чинь гэрт нь өөртөө байнга сөргөлдөж зодлож байдаг Пол бүр эзэн болчихсон сууж идэг. Яагаад гэх юм бол Полийн хувьд гэх юм бол Жекобын эгч Рэйчелтэй дардслагдсан байдаг юм аа. Жекоб Полийг өдөөд Полын хамрыг нь хугалсан ч гэсэндээ өнөөх түргэн ууртай Пол ч Жекобыг яахчдгүй зүгээр л хамраа тэгшлээл сууж идэг. Тэнгүүт нь Жекоб Полтай нэг гэрт байх аргагүй болонготой гэрээсээ гарч ирнэ. Тэгэж явж байгаад күлдээ тардаг.
За Күүлийн хувьд гэх юм бол Клэр гэдэг 2 настай жаахан охинтой дар туслагдсан байдаг байгаа. За гэхдээ тэр охиныгоо мэдээж ямар педо штэ. Хайр сэтгэлийн нүдээр харахгүй ахын нүдээр хамгаалж асардаг байгаа. Джекоб Күүлтэй ярилцаад байжсэн чинь Сэм тэднийг дууддаг. За тэгэхээр яагаад цугларсан бэ гэхээр Чарли руу Белла залгасан юм байна. Беллагийг гэх юм бол Чарлид юу гэж хэлсэн бэ гэхээр эхлээд Эдвард Белла хоёр онгоцны асалд орсон. Дараа нь Белла Өмнөд Америкийн үл мэдэгдэх өвчин туссан. Тэр нь маш аюултай халдвар өвчин гинэ. Тэгэнгүүтээ хөл орой тогтоосон гэдэг энэ талаарх мэдээг Карлайл Чарлид хэлснээр Чарли Биллид хэлээд ингээд сүрэг цугларч байгаа юм байл да. Яахаа шийдэх гэж. За тэгсэн чинь Сэмийн хувьд гэх юм бол Белла сонголтоо хийсэн. Белла цус сурагч болж хувирсан ч гэсэндээ Белла сонголтоо хийсэн учраас бид нар хилцээр зөрчигдсөн гэж үзэхгүй гэж үздэг. Гэтэл Джекобийн хувьд гэх юм бол хилцээр зөрчигдсөн л бол зөрчигдсөн. Бид нар Калиных руу дайрах ёстой гэж үзээд байдаг. Тэгжээсээ гинт Джекоб за ойлголоо та нар дайрахгүй бол би өмнөх шигээ явлаа гэж хэлдэг. Ингээд Джекоб хүн биедээ хулангуудаа яг үнийг хэлэхэд тэдрийг хаяад бүхнийг хаяад цухтаах гээгүй шууд Калины гэрлөө очиод ганцаараа дайтаж тулдах гэж байдгаа. Ер нь л Эдвардтай шууд тулдах гэж байдгийн. Яагаад гэх юм бол хайртай эмэгтэйг нь цус оргож болгож хувиргасан гэж үзэж байдаг. Ингээд Джекоб гэртээ ирсэн чи Биллийг сэжиглээд байдгийн. Тэнгүүт нь Джекоб Биллийг Сэмд хэлж магадгүй гэж бодонготой уцыг нэвдээд мотоциклоо унаад ганцаархнаа Калины гэрлөө явж очноо. Джекоб Калины гэрлөө яваад орсон чинь Белла хүн чигээрээ байж идэгэн. Тэгсэн ч гэсэндээ Белла жирэмсэн болсноо Джекобд харуулдаг. Джекоб бүр цочролд ороод байжсэн чинь Эдвард Джекоб хоёр уулзах хэрэгтэй байна гэд Беллаг түр орхиод юмнаа. Эдвардын хувьд гэх юм бол бид нар яагаад ч Беллаг үнэхээр юу хийхээ мэдэхгүй байна. Аварч чадахгүй юм шиг санагдаад байна. Үнийг хэлэхэд шууд энэ дотор нь байгаа зүйлийг гаргаж авах гэж байсан боловч Белла зөвшөөрөөгүй гэж хэлдэг. Тэгсэн чинь Джек уурлангуудаа юу яриад байгаа юм бэ? Зөвшөөрөөгүй гэж юугаа яриад байгаа юм бэ? Зүгээр л им өгч унтуулангуудаа хүчээр авчаач гэж хэлсэн. Эдвард бид нар тэгж бодсон л доо. Гэхдээ Белла Розали хоёр нэг тал болчихсон гэж хэлдэг. Та бүхэн санаж байгаа бол өмнөх хэсгээр Белла Розали руу залгаад дуусна шүү дээ. Тэгсэн чинь онгоцон суугаад яваад за тэгээд бүр форкст 90 эртлээ Белла Эдвардтай юу ч дуурдгүй мэд. Тэгээд Эдвардтай гэх юм бол зүгээр л Белла өөрт нь ууралж ийн ийм зүйл хийсэнд өөрийг нь алах гэж баг оролцсонд ууралж ийн гэж боддог. Тэгсэн чинь Белла онгоцны буудлаар буунгатаа шууд Розали руу гүгээд оччихдаг. Ингүүт мэдээж Розалигийн хамгаалалтанд Белла орчихж байна гэсэн үг. Мэдээж Розали Беллаг хамгаална. Тэгэхээр Розалиг хэсэг тастаад хайчаач буцаад дараа нэвлэлжгүй да тэр агаараа Беллагийн тэр ургийн гараа хайчаач гэсэн чинь Эдвард үгүй тех боломжгүй. Мэдээж би тэгж бодсон л да. Гэхдээ Эмит Розаг өмөрн Эсми ч гэсэн тэр Розагийн талд байгаа. Тэгээд Эсми Розагийн талд байхад Карлайл үнийг зөвшөөрөхгүй гэж хэлдэг. Тэгэнгүүтээ Эдвард Джекобоос гуйдаг байгаа. Би чамаас гуйж байна. Чи Беллаг ятгаад өгөөч. Энийг юмыг гаргаж аваач гэж ятгаад өгөөч. Тэгэх юм бол чи Беллаг өөртөө ав гэж хэлдэг. Мэдээж Джекобын хувьд гэх юм бол хүн чанартай учраас Белла ямар Бартрийн бараа иртэй гэж хэлээ зөвшөөрдөггүй. Гэхдээ ямар ч тач Беллаг ятгаж үзэхээр шийддэг байгаа. Ингээд Белла руу эргэж ороод Джекоб ярилцдаг. Тэгээд яриан дундаа чи натаа ахуулж чачаа гэсэн чинь Белла үгүй гэдэг. Тэнгүүтээ Джекоб чи үнэхээр хүүхдээ олмоор байгаа бол гингүүтээ Эдвардын хэлсэн саналыг хэлэх гэж байгаад болчдөг. Тэгсэн чинь Белла өөрөө таагаад мэдэнгүүтээ би та хоёрын хайр хүндэтгэлийг хүлээхэр хүн бишээ. Та хоёр яагаад надад ийм сайн байдаг вэ? Эдвард үнэхээр юу ч ихээс боцохгүй л байгаа юм байна да гэж хэлдэг байгаа. Хайртай эмэгтэйнхээ төлөө хайртай эмэгтэй нь хүүхдээ л болмоор байгаа юм байна гэж Эдвард бодоод идэгин. Гэхдээ үндэ тийм биш шүү дээ. Би эмэгтэйний хувьд ойлгож ин байлаа. Хүүхдээ болохтой чухал биш, зүгээр л энэ Эдвардын хүүхэд учраас л төрүүлэхийг хүсэж байгааг Эдвард Джекобын хин нь ерөөсөө ойлгоогүй байдгаа. Ингээд Джекоб ямартай ч энэ талаарх мэдээг сүргийнхэндээ дуулах хэрэгтэй болов. Тэгээд хувраад бүх мэдээллийг бодлороо дамжуулаад сүрэгтээ дуулгадаг байгаа. Тэгсэн чинь эсрэгээрээ Сэм Беллаг алах ёстой гэж хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол Беллагийн дотор байгаа тэр аратан биднэрт аюул занал учруулж байна. Бид нэр авгаа хамгаалах ёстой гэдэг.
Тэгсэн чинь азарган чанарын тушаал гэж яддаг юм байна л да. Тэгэхээр тэр тушаалыг буулгах юм бол тэр тушаалыг нь хинч зөрчих аргагүй болох юм байна. Сэм Джекобыг шууд тулаанд явах ёстой гэж тэр тушаалаа буулгадаг. Джекобын хувьд гэх юм бол үнэхээр хүсдэггүй Беллаг алахыг хүсдэггүй, Калиныхныг хамгаалахыг хүсдэг байгаамаа. За тэгээд Сэмийн төлөвөө нь болохоор юм Джекоб Эмбриг хөл болохоор Жаспер Эммет хоёртой тулна. Тэгээд Сэм өөрөө Эдвард болон за тэгээд Розалитай тулна. Тэнгүүд үлдсэн чанууд нь болохоор Алис, Эсми, Карлайлтай тулна гэж үздэг. Мэдээж Сэм азарган чан учраас бодлыг нь уншдаг, Эдвардтай өөрөө тулахаар шийдсэн байдаг. Ингээд бүгдээрээ тулаанда яг явах гэж байсан чинь Джекоб гів гинэт би бол Ефраим Блэкийн хүү гингүүтээ азарган чанд болж хувирдаг. За Ефраим Блэк нь болохоор азарган чанд байсан Джекобын өвөө гэсэн үг байхгүй. Тийм учраас Джекоб анханасаа Сэмийн доор байх ёсгүй. Гэхдээ Джекоб өөрөө хүлээн зөвшөөрөөгүй, азарган чанд ирэх мэдлийг авахыг хүсээгүй учраас Сэм азарган чанд болсон. Тэгэнгүүт Джекоб Сэмийн тушаалыг нь биелүүлэхийг хүсэхгүй байгаа учраас азарган чонын цусаа хүлээн зөвшөөрөнгөд өөрөө азарган чонд болоод тэр сүргээс тусгаарлагддаг. За тэгэнгүүтээ Джекоб Сэм үгүй гэж хэлдэг. Сэм эргэж харангуйтай Джекобыг азарган чонд болсныг мэддэг байгаа. Тэгэнгүүтээ Джекоб би чиний тушаалыг даахгүй. Хизэнээс Ефраим Блэкийн хүү Юлигийн тушаалыг даахдаг байсан бэ гэж хэлдэг. Тэнгүүд Сэм тэгвэл хоёлаа тулдъя. Тэгээд хин ялсан энэ сүргийг авна гэж хэлдэг. Тэгсэн чинь Джекоб үгүй Сэм би танаа сүргийг авахгүй. Би зүгээр ганцаараа явлаа гэж хэлээд яваад өгнө. Сүргийн хувьд гэх юм бол би биенийхээ болыг сонсдог байхгүй. Гэхдээ Джекоб тусдаа азарган чанд болсон учраас хэний ч бодол сонсогдгийн. Тэгэхээр өөр сүргийн бодлыг Джекоб сонсож чадахгүй гэсэн. Ингээд Джек явжсэн чинь ардаас нь Сет дагаад хүрээдэрдэг. Сет гэсэндээ Калиныхныг алах үнэхээр хүсээгүй. Яагаад гэх юм бол тэднийг бараг хүн гэж боддог найз нь учраас урвж байгаа мэт санагдсан байдаг. Джекоб давхсаар байгаад Эдвардад хэлдэг. Тэнгүүтээ Сэм та нар руу дайрах гэж байна. Бэлтгэлтэй байгаарай гэж хэлдэг. Гэхдээ би болон Сет хамгаална гэж хэлдэг. Ингээд байжсэн чинь Ля бас тэдний сүрэгт дагаад ороод ирдэг. Лягийн хувьд гэх юм бол түүхэн дэх анхны эмэгтэй хүн чанд байдаг. Лягийн хувьд гэх юм бол Сетийн төрсөн эгчэнд байгаа. Тийм учраас нэгдүгээр дүүгээ хамгаалах зорилготой, хоёрдугаар Сэмээс хол байх зорилготойгоор тэдний сүрэгт нэгдсэн байдаг. Сэм Ля хоёр ямар учир холбоотой юм бэ гэхээр анх Сэм Ля хоёр хайр сэтгэлтэй хосоод байжээ. Тэгээд бүр хай скулээсээ үерхэд удахгүй коллежтэй хамт ороод гэрлэнэ гэж төлөвлөж байсан байна. Ер нь л баг сүйт бүсгүй байсан гэх юм уу. Тэгсэн чинь Лягийн хар багаасаа найзалж үерхэж нөхөрлөж өссөн үеэлэгч болох Эмилийн Лягинд зочилж ирсэн байна. Гэтэл Ля энэ талаар мэдээж бодоогүй л гэж таараа л да. Сэм болон Эмили хоёр дардслагдсанаар сэтгэл санааны гүн цочролд ордог байгаа. Дардслагдана гэдэг нь болохоор ер нь бол удмаа үлдээх зорилготойгоор дардслагддаг. Тэгэнгүүтээ Сэм Эмили хоёр дардслагдсанаар Лятай байсан Сэмийн холбоо шууд үгүй болдог гэсэн. Ер нь бол заяаны хосуудын нэг олж ийнэ гэсэн хүн байсан. Ямар ч хүн байсан, ямар ч хамааралгүй болдог гэх юм уу? Шууд утгаараа. Ингээд Ля маш сэтгэлийн хүнд шарах авсан байдаг. Гэтэл хамгийн харамсалтай нь Ля өөрөө хүн чанд болж хувирснаар өнөөх эксийнхаа хайртай Сэмийнхаа сүрэгт нэгдэж өөрийнхөө бүх бодлыг дийлгэхээсээр аргагүй байдалд ордог юм байна. Ингэснээр Ля Сэмэнд дэргэд байхад үнэхээр хэцүү байсан учраас тэр сүргээс салаад Джекоб руу хурж ирсэн байдаг. За ингэ байжсэн чинь Джекоб хүн төрхөндөө ороод Беллаг дахиж хардаг. Тэгсэн чинь Белла бүр л ордчихсан байдгийг. За тэгээд Карлайлын хувьд гэх юм бол Беллад хийж чадах бүх зүйлээ хийсэн хэдий ч аль нь ч үр дүнгээ өгдөггүй. Эхогоор харах гэсэндээ тэр мембрант нь болохоор цус сорогчдын арьс шиг хатуу учраас дотор нь юу байгааг харж болдоггүй. Тэгээд Карлайл хэлдэг хэрвээ энэ хүүхдийн энэ ургийн хоромсоомыг нь мэдэж чадах юм бол Беллатай адилхан уу, Эдвардтай адилхан уу гэдгийг мэдэх боломжтой юм а гэж Карлайл Джекобд хэлдэг байгаа. Тэгээд Джекобын хувьд гэх юм бол өөрийгөө
хідэн хоромсоомтой болоо гэж бодож ирсэн чинь Карлайл Жекоб чи 24 хос хоромсоомтой, хүн 23 хос хоромсоомтой, харин цус сурагчид 25 хос хоромсоомтой байдгаа гэдгийг тайлбарладаг. Жекобын хувьд гэх юм бол Беллаг идэж байгаа тэр мангасыг төсөөлдөг. Тэнгүүтээ дотроо тэр мангас л Беллагаас цусал хүсэж байгаа. Тэгээд цусыг нууж чадахгүй болохоор Беллагийн амийн сорж байна гэж боддог. Тэгсэн чинь Эдвард гівэнд Беллагаас холтонгуудаа гараад ирдэг. Тэнгүүтээ Карлайлд Жекобын бодлоос би олж мэдлээ л дээ. Ер нь бол нэрнгэсээ энэ ураг биднэртэй илүү адилхан бол яах вэ? Тэгвэл цангаж байгаа гэсэн. Тэр цус хүсэж байна гэж хэлдэг. Ингээд Карлайл ойлгонгуудаа тэгвэл Беллад яаж хайтаахан байдлаар цусыг нь өгөх вэ гэж бодож эхэлнэ. Энэ талаар Беллад хэлэх хэрэгтэйгээд ороод Беллад хэлсэн чинь Белла шууд хүлээж авдаг. Би юу ч хийсэн хийнэ гэж хэлдэг. Ингээд Беллад цус хийсэн гэдг нь мэддэхгүй хуванцар саруултай савнд хүний цус хийгээд өгдөг. Беллагийн хувьд гэх юм бол хэн надад баавга агнаж ирэх вэ гэсэн чинь уучлаарай Белла. Энэ бидэнтэй адилхан учраас амтнаас илүү хүний цус уухыг хүсэж байгаа. Гэхдээ энэ бол аллахын залиас гарсан цус бишээ, зүгээр л донорын цус гэж хэлээд Беллад өгдөг байгаа. Белла тэр цусыг хэд балгасан чинь таалагдсан бололтой бүгднийг ууж орхино. Энэ өдрөөс хойш Белла зогсоо зайгүй цус ууж эхэлдэг. Белла цус уух тусам ураг нь тэжээгдээд за дээрэс нь Белла өөрөө ч гэсэндээ хоолундаа идэх боломжтой болдог. Беллаг цус уусны тараагаар Жек гараад жоохон унтаад нүдний хороо гарах гэсэн чинь гинт хоёр чон нь уйлж эхэлнэ. Жек төгшөөр аваад шууд хувцас задлаад хувирдаг. Тэгэнгүүтээ яваад очисон чинь Сид 3 чон нэг хүн ирж байна гэж хэлдэг. Тэгсэн чинь хин ирсэн бэ гэхлээр Пол, Колин, Кул за тэгээд Жарид хүн биеэрээ хурж ирдэг. Тэгэнгүүтээ Жекобыг гэртээ хүрээд ирээч гэж ятгадаг байгаа. Жекобын хувьд гэх юм бол бас адилхан хүн биетэй хавлангуудаа би эргэж очиж чадахгүй. Беллаг ийм байдалтай байхад нь орхиж авч чадахгүй эцсийн үзнэ гэж хэлээд тэднэрийг явуулдаг байгаа. Ингээд Жекоб хурж ирээд тэднэрт зүгээр байна гэсэн мэдээг дуулгадаг байгаа. Ирээд ирсэн чи Белла харин ч царай зос орчихсон арай гайгүй сайжирсан байгаа нь харагддгийг. За тэгээд дээрээс нь Жекобд болохоор нөгөө хувцсгүй болсон учраас Эмитийн хувцсыг өгсөн байдаг. Эмитийн хувцсыг Жекоб өмсдөг. Тэгээд тэр хувцс нь болохоор өөрт нь хэдийгээр багтсан бацаа сурагчдын өмхийн үнэрсэн ч гэсэндээ ямар тач хувцс өгж байгаад нь Жекоб Калиныханд баярлаад байдгийг. Айгу өөрхөн маас тэнгүүтээ Калиныхан бас Жекобд босод сүргийхэнд нь ч гэсэндээ хувцс хоолоор үйлчлэхэд бэлэн байгаа шүү гэдгээ Эдвард ч тэр, Эсмич тэр, Карлайлч тэр дуулгадаг байгаа. Ингээд бичсэн чинь Белла гинт яолж гардаг. Тэгсэн чинь Беллагийн нэг хавиргыг нь ураг нь хугалж орхитой. Ер нь бол Белла өнгөцөс орхын хэрээр өнөөх ураг нь хүчтэй болж байгаа гэсэн үг. Яг гэвэл цус угаад байгаа шүү дээ. Тийм болохоор хүчтэй болсон учраас байх орон зайд багцсан ясын хөл гараа хөдлөөд Беллагийн маань хавиргыг хугалж орхидгоо. Энэ мэтэр бол Беллагийн бүр 2 хавиргыг нь хугалдгийг. Ямар ч тач Жек бүр хэл хөг олдгүй. Гэхдээ нойр нь асар ихээр хурж байсан учраас ермөр 23 унтаагүй маяг шин. Тэнгүүтээ хан налаад толгоогоо хаалганы тийш хандуулаад хэвтдэг. Тэгсэн чинь Алис хажууд нь хүрээд ирнэ. Жек Алисаас чи ер нь Беллагийн хамгийн сайн найз байсан биз дээ. Тэгээ чи яагаад Белла туслахгүй байгаа гэж хэлсэн чинь Алис Беллагийн хажууд хармын толгоо удаад байна гэж хэлдэг. Тэнгүүтээ Алис тэр ураг ер нь чамтай адилхан. Тэр ургийн ирээдүг би харж чаддгүй. За тэгээ тэр ургийн ирээдүг харж чадахгүй учраас Беллагийн ирээдүг гэсэндээ бүрэлзээд харагдахгүй. Тэгээ Беллагийн ирээдүг харах гингүүд миний толгоо удаад байна. Мэдээж толгооны өвчин намдах юм уух учиргүй учраас юу ч харагдахгүй байгаа. Чиний хажууд байгаад толгоогоо жоохон амрах гэсэн маа болох уу гэж хэлдэг. Тэнгүүтэн Жекоб за тэгээд угаасаа чамтай чамгүй өмхий самхаа бүр арай дэмтжин гэж хэлдэг. Ер нь бол хүн чон цус сурагчдын үнрийг өмхий гэж хэлдэг. Цус сурагчид ч гэсэндээ хүн чоны үнрийг өмхий гэж хэлдэг аахгүй. Тэрнээс ш хоёлаа гоё л үнэртэй байж таараа л та. Ингээд Жекоб унтаж орхино. Тэгжсэн чинь амар аман цангачин зүудэлдэг. Тэгээд нэг ус аваад уусан чинь хүчил байна гэж зүудлээ. Хахад цаад сэрсэн чинь
Жекобын толгоонд орно өмхий дэр тавьчихсан байдаг. Уг нь л зүгээр л дэрэлтэй. Тэгэхээр цус сорогчийн дэрэлжсэн дэр учраас Жекоб үнэхээр өмхий санагдаад бүр болохоо идэгэн. Жекоб сэрэд харсан чинь Сэд хүрээд ирчихсэн. Нэг гартаа асар их овоолчихсан хоол идчихсэн. Нөгөө гараараа Белагийн мөрөөр тэрччихсэн байдаг юм аа. Жекоб бас хараад Сэдийг хардаад байгаамаа. Тэгсэн чинь Белагийн хувьд их юм бол дараад байсан юм байна л да. Тэгэл хүн чанар дулаацуулж ирсэн байдаг. Сэдэгтэй айгу хөөрхөн. Жекоб босоод эргүүлээ хийгчээдэг. Тэгсэн чиг харлаа л бид нар анд явах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Жекобын хувьд их юм бол за та нар явж болно. Гэхдээ олон олноороо хэсгэрээ явсан дээрх бараг 3-3-аараа явсан дээр юм болов гэж хэлээд гарах гэсэн чинь Эсми бүтээлэгтээ хоол авдирдаг. Тэнгүүтээ юу та нар өсөж байгаах гэж бодож байна. Чи энийг авчих төхөө гэж хэлдэг. Тэгсэн чинь Жекоб юу ч хэлж чаддгүй. Тэнгүүт Эсми гойж ийн гэж хэлдэг. Тэгээд Жекоб Эсмээр харсан чинь яг ээж чиг нь харагдтыг. Тэнгүүт Эсмиг өрөвдөд хоолоо авдаг агаа. Тэгээд Эсми гадаа сакстай хувцаагаан тэрийг Лиад өгөрөө уг нугаагаад аль болох хүрэхгүйгээр гадаа тавьсан гэж хэлдэг. Тэгээд Жекоб цус сорогчтой байхын хамгийн эцэг талны нэмдаа тэднэрт дасчих гээд байдаг юм аа гэж дотроо боддог байгаа. Гэхдээ Эсмиг өгсөн холыг модроо явчиад хаяндаа гэж боддог. Тэнгүүтээ энэ талаарх бодлыг нь Эдвард мэдж байгаа, сонсож байгааг анзаарангуудаа Эдвард чи хэлээд үзэрэй чи угаасаа надад өртөө шүү гэж хэлэнгүүтээ гараад явдаг агаа. Эдвард Жекобын хувьд хэм бол бараг л нэг ах トゥ шиг харилцаатай болчихсон байдгийн. Жек эргүүлээгээд эргээд ирсэн чинь Белла даарсан байсан учраас Жек Беллаг дулаацалдаг агаа. Гэтэ мэдээж өдөө тэрвэрч мээрхгүй ямар ч тач нуруугаараа Беллагийн биеийг налаад буудингийнх нь туршлагыг нь налаад суудаг байгаа. Ингээд Алис Розалиг чи Жект хоол авдрэж гэсэн чи Розали гайхаж Алис руу харангуйтаа гівэнд баярлаад хоол авчрахаар явдаг. Тэнгүүтээ Жекоб хэрвээ энэ Роз хор их юм бол чи ядаа хэлнэ сте гэж Эдвард хэлсэн чинь Эдвард талхад өгдөг байгаа. Ингээд Розали нэг зүйлийг цохиж байгаа чимээ гараад хүрээд ирсэн чинь Розали тавгийг яг нохооны идэвэр шиг болгоод цохиод засчихсан. Дээр нь авуулсан шарсан бах шарсан төмөс тавьчихсан байдаг. Жекоб ямар тач тэрийг нь харж инээгээд хоолоо идэж эхэлнэ. Ингээд Жекоб хоолоо идэж дуусангуудаа тавга Розалигийн толгой руу шидчихдэг. Тэгсэн чи Розалигийн үс нь хоол болчихдог. За ямар тач ингээд байж гиснаа Жекоб Беллагийн талаар асуудаг. Ер нь бол жирийн хүн жирэмслээд хэвлийн тариг нь тодорхой сантиметр төрөнгөд тэр хүүхэд төрдөг юм байл. Тэнгүүд Белла маш хурдан томорж байгаа. Тэгээд удахгүй 4 хоногийн дараа яг төр хэмжээний тэр хэвлийн томорно гэдэг тооцоолол гарсан байдаг. Эми Жаспер хоёрын хувьд гэх юм бол олон төрлийн домгийг судалж яадаг. Тэгээд тэр хүүхэд юу яаж гарч ирдэг вэ гэдэг талаар Эдвард Жекобд хэлэхдээ тэр хүүхэд өөрийнхөө шүдэрээ ихийнхээ гидсийг хүлээд өөрийнхөө тойрсон мембраныг урж тастаад гарч ирнэ гэдэг талаар хэлдэг байгаа. Жекоб энэ талаар сонсоод маш их айдаг. Өөрөөр хэлэх юм бол Беллатайгаа өнгөрүүлэх 4 хоног Жекобд үлдсэн байдаг. Карлалийн хувьд гэх юм бол Жекобтоос хэлдэг. Үнийг хэлэхэд Беллагийн дотор байгаа энэ ураг чамтай их адилхан байна. Та хоёр хоёлаа Алист харагддаггүй. За дээрэс нь та хоёр хоёлаа маш хурдан өсөж байна. Тэгэхээр энэ ураг магадгүй 24 хос хоромсоонтой байхаа гэдэг таамаглалыг гаргадаг. Ямартай Жекоб дахиад эргүүлээ хийхээр босдог байгаа. Ингээд Лиатаа эргүүлээд яхаагаар мэдээж манай хоёр ярилцдаг. Жекобын хувьд гэх юм бол Жареттай уулзж байхдаа Беллаг өөх ч юм уу эсвэл цус сорогч болж хуурсны дараагаар нь холын хол явна гэж хэлдэг. Тэгээд Сэд Лиа хоёр эргээд гэртээ харина гэдгийг хэлдэг. Гэхдээ Лиа эргэж гэртээ харахыг хүсдэггүй. Лиагийн хувьд гэх юм бол Жекобыг өөртөөгөө авч явахыг хүсдэг байгаа. Би чамд гай болохгүй хоёлаа хойлохнаа өсрөг болоод амьдрнаа гэж Лиаг хэлдэг. Гэхдээ Сэд мэдээж гэртээ харих талаар бодох ёстой гэдэг талаар хэлдэг байгаа. Дээрээс нь Лиа Розалигийн дүрсийг бодолтой уруулж бодонгуудаа би Розалиг ойлгож байна. Розали хүүхэдтэй болохыг хүсдэг. Би ч гэсэн хүүхэдтэй болохыг хүсдэг. Би дөнгөж 20 настай байж цэвэршчихсэн. Дардслагдана гэдэг нь болохоор хэн нэгний удмыг үлдээх зорилготойгоор дардслагддаг. Ер нь хүн чинь
үр удмаа үлдээх гэж дардслагддаг юм л да. Гэтэл Сэм Лиаорын бүтээгүй шалтгаан гэмэл яг хүн чанд болох ёстой байсан. Хүн чанд болсноор Лиагийн бие нь хөршөөд цэвэрсэн учраас ямар ч үр удам үлдэх боломжгүй гэсэн үг шүү дээ. Энэ талаар эренгуут нь Жекоб Лиад уурлаад буцаад хүн биедээ хойлонготой Белла руугаа очдог байгаа. Ингээ Калины байшин руу очдог. Тэгэнгүүтээ та нар анд явж болно. Бид нар хэл хязгаарыг харсан чинь 50 мянга гэж хэлдэг. За тэгээд Розали Эдвард хоёроос бусд нь бүгдээрээ анд явахаар болдог байгаа. Манай хэдүүлэхнээ том өрөөндөө сууж идэг. Тэгсэн чинь гівгэнд Эдвард Белла руу чи ямар нэгэн бодсон уу гэж хэлдэг. Белла гахад юу яриад байгаа юм бэ Эдвард гэсэн чинь Эдвард хоёр гараараа Беллагийн хөвлөдөр зөөлөн хүрдэг байгаа. Жекоб бүр гайхаад гарч исэн чинь би түүний бодлыг сонсч байна гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Эдвард охиныхоо бодлыг сонсч эхэлдэг. Тэнгүүтээ тэр чамд хайртай гэж байна. Тэрний хоолой чамд таалагдж гинэ гэж Беллад хэлдэг байгаа. Белла тэрийг сонсоод уйлж эхэлдэг. Тэнгүүтээ Эдвард миний хоолой ч гэсэндээ түүнд таалагдж гин гэж хэлж гин гэж хэлдэг. Тэнгүүт нь Белла тэгэлгүй байх те чиний минь хоолой хүнд таалагдахгүй байггүй ч те гэж хэлдэг. Тэгээд гисэн чинь Эдвард шууд чихээ Беллагийн хөвлөд наадаг байгаа. Энэ дүрслэлийг харангуйтаа Жекоб хамгийн аимшигтай урвалтыг Эдвардаас мэдэрдэг. Хойлоо уг нь энэ ургийг үзий яжсэн. Тэгсэн чи Эдвард одоо ургийг сонсдог болсон учраас аз жаргалтай гэр бүл Жекоб л илүүдэд байгаа юм шиг санагдана. Тэгсэн чинь гинт Эдвард өсөрч босонгуудаа шургуулганаас түлхүүр аваад Жекоб руу шиддэг. Жекоб зөнгөөрөө барьж аваад тэр байшингаас гүгээд гараад явнаа. Тэнгүүтээ тэр түлхүүр харсан чинь машин түлхүүрэн гараж руу ороод түлхүүрийг нэг дарсан чинь маш орчин үеийн машин байдаг байгаа. Жекоб тэр орчин үеийн машиныг бариад шууд зогтож эхэлдэг. Юунаас ч юм бэ? Зогтож эхэлдэг. Яагаад гэх юм бол Беллагаа удахгүй алах гэж байгаа. Дээрэс нь Беллагийн аз жаргалтай гэр бүлийг харангуйтаа Жекоб өөрийгөө илүү хүн гэдгээ мэдэрдэг л гэсэн. Сэтгэл нь маш ихээр өвдөж шархалдаг. Тэгээд Сиатлын ойр хавьд ирэнгүүтээ их дэлгүүрийн эргэн тойрноор явдаг. За яагаад ингэж яваад байгаа юм бэ гэхлээр дардслагдах охин хажина гэсэн. Жекобын хувьд хэм бол Мако болон Лапошийн эргэн тойронд дах бүх охидтой уулзаж байсан учраас аль нь ч биш гэдгийг мэдчихсэн. Тэгээд өөр хотоос дардслагдсан хүнээ хайхаар шийдсэн гэх юм уу? Гэхдээ Сэми хэлснээр болохоор Лапош хавьяас ер нь бол ихэвчлэн олддог юм байна л да. Тэгээд Белла нэгэнд өөртөө дардслагдаагүй учраас Жекоб Беллаг бүр мөсөн тавьж явуулахын тулд өөрөө дардслагдахаар шийдсэн гэж байгаа. Тэгээд ихтлгүүрийн эргэн тойрноор явж байснаа гинт өдөржингөө ихтлгүүрээр хэсдэг охинтой дардслагдмааргүй санагдангуудаа цэцэрлэгт хүрээлэн рүү очдог. Цэцэрлэгт хүрээлэн ороод охтуудыг нэг нэгээр нь шинжиж харж эхэлдэг. Тэгсэн чи зарим нь сонирхон, зарим нь айж гарна. Тэгээ яжсэн чинь нэг охин Жекобыг анхаарлыг нь татдаг байгаа. Сайн уу чи хин нэгнийг хайж байгаа мó? Гэдгсэн чи Жекоб үгүй би зүгээр л Тимоти хайжсэн гэхдээ байхгүй юм шиг байна. Тэгэхээр гэдгсэн чинь машин хулгайлсан юм уу гэсэн чинь Жекоб үгүй гэж ууртай хэлдэг. Тэнгүүт нь за тоглосон юм аа. Би зүгээр л юу гэдгсэн чинь Жекоб би машиныг түрээсэлсэн юм аа. Тэгээд одоо эзэнтэнд буцаагаад аваачиж өгье гэж бодож гин гэд машиндаа суугаад яваад өгнөө. Уг нь бол Жекоб бодж идгийн энэ Лизи гэдэг нэртэй саяны охиндод дардслагдахгүй явдаа гэж бодсон. Гэхдээ гів гинэд би ч одоо юугаа явдана. 4 хоногийн дараа гэхэд ер нь одоо бараг 3 хоног хасын дараа гэхэд Белла үгүй болох гэж байгаа. Миний мэдгүй хин нэгэн болох гэж байгаа. Цус рууч болох гэж байгааг нь хэлж байгаа. Гэтэл би энэ чи зүгээр л цагийг нөхцөгөө явж идэг гингүүтээ хар хурдаараа Белла руу давхиж эхэлдэг. Ингээ замдаа явж исэн чи Сэм Жарет хоёр нүдэнд нь харагддгийн. За тэгээд Калины гараж руу үржирсэн чинь Эдвард хүлээгээ зогсож байдаг. Тэнгүүтээ Ля ирж Беллаг зовоосныг Жекоб хэлдэг байгаа. Эренгүүтээ Лагийн хувьд хэм бол чи Жекобыг зовоож Жекобыг явуулахгүй гэж Беллаг буруутгасан мэлээ. Тэгээ Белла маш их үйл сэтгэл санаагаар унсан гинэ. За энэс гадна Эдвард би Фрайн Блэкийн хүүгээс гуйж байна. Беллаг цус орогч болгож хувирахыг надад зөвшөөрөөч. Хэдийгээр хэлэлцээрт хэнийгч хазахгүй гэсэн дүрэн байгаа ч гэсэндэ Беллаг хүлэхгүй тулд чи надад зөвшөөрөөч гэж хэлдэг. Жекоб бодож үзье гэж хэлснээр тэр хоёр Беллаар орноо. Тэгсэн чи Беллагийн царай нь улмал сайжирч ахсан байдгийн. Тэгээд цус угаад сууж идэг. Ер нь бол Белла бараг цусыг бол юулж өгдөг. Тэгээ сүүлийн нэг цагийн дотор хэлэхэд
өдөө 2 литр цусыг уужчихсан байдгийм аа. Тийм учраас Беллагийн цусны нөөц нь дуусчдаг. Тэнгүүд Карлайл Эсми хоёр цусны нөөц хайхаар хол яваад өгсөн. Тэгээ бос нь бол гэртээ зүгээр байж идэгюм. Дээрэс нь Эдвардын хувьд гэх юм бол Беллагийнхаа хөвлөд байгаа охинтойгоо ойлголцоод эхэлсэн байдаг. Тэнгүүтээ чамааг хүчтэй хөдөлгөөрийг чинь гимтээд байна, бэртээд байна гэсэн учраас урагч гэсэндээ ухаалаг учраас ээжигээ өвдөөхгүйгээд аль болох гимтээж бэртэхгүй талаас нь хандаж байгаа юм байна. Энэ талаар Жекоб сонсоод хэдийгээр ууралсан ч гэсэндээ юу ч хэлдэггүй. Тэгээд Эдвард Жекоб тэлгийн Карлайлыг маргааш ирэхээр нь Беллагаас тэр хүүхдийг гаргаж авахар болсон гэж хэлдэг. 4 хоног гэсэн чи юу бүр 1 хоног л үлдсэн байдیں۔ Жекоб Белл руу осон чинь Белла Жекобыг хараад үнэхээр шаналсан нүдээр хардаг байгаа. Жекоб яад урлангуудаа яг амаатад гэж хэлээ та гэж боддог байгаа. За тэгээ байжсэн чинь нэг аимшигтай үйл явдал болдог. Белла угаалгын өрөөнд орох хэрэгтэй байна гэж Розалид хэлдэг. Тэгээ Розали Беллаг хөргөөд явах гэсэн чинь би өөрөө алхаж явж болох уу? Бүр сүлээд хөвцээр агаад хамаг би чилчлээ гэж хэлдэг. Тэнгүүтээ Белла босоод нэг сайхан сониагаад хөвлийгээ алгадангуудаа ата ганц л өдөр үлдлээ гэж хэлдэг байгаа. Тэгсэн чинь нэг гинтийн зүйл болдгоо нь юу гэхээр Беллагийн буудингийн түвшлэг налуулаад тавьчихсан байсан цустай аяг нь хажуу тишээ болоод цус нь асгардаг. Белла өөрийн ирэхгүй тэр аяг руу гараа сунгасан чинь яс хурах чимээ гараад Белла аимшигтай чангаар ойролдог байгаа. Тэгээ зогсохгүй Белла цусаар бүүлж эхэлдэг. Ингээд Белла газарт унахын эрхэнд Розали Эдвард хоёр төшөж барьж авна. Ингээд Розали Эдвард хоёр Беллаг тэврээд шууд дээд давхар руу бараг нисэх хурдаар гардаг байгаа. Дээд давхар руу гараад ирсэн чинь Карлайлын номын санд эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тогтчулчихсан байдаг. Тэгээ Беллаг орон дээр хэвтүүлдэг байгаа. Эдвардын хувьд гэх юм бол Беллаг дээш нь босгоод доош нь нэвтүүлэхгүйгээр түшчээдэг. Яг тэгвэл Белла бөөлцөрлөдөг. Тэр нь болохоор түүний ихс юм шиг байгаа. За тэгээд ихс нь ямартайч гарчгсан учраас ураг бүтэж эхэлдэг. Тэгсэн чинь Алис гүйж орж ирээд Розалиг чихэн чихвч зүүж өгнө. Бодвол Карлайлтай ярьж байгаа бололтой. Тэгэхээр Розали мис заслын хутга барьчихсан. Шууд морфин үйлчилж эхлэхээс өмнө Беллагийн хөвлийг зүсэж орхино. Эдвард Розараа уурлаад Розали болооч морфин үйлчилж эхлэегүй штэ чи яаж байгаа юм бэ гэсэн чинь Розали юу ч хийдгүй. Тэнгүүд Жекоб шууд Розалиг түлхээд илэгдээд Розалиг тэр өрөөнөөс гаргадаг байгаа. Ингээд Розалиг Алис, Жаспер Эммет нар аваад явдаг гэсэн үг. Эдвардын хувьд гэх юм бол чи энэ туслах хэрэгтэй гэж хэлдэг. Тэгээд Эдвард Беллад хиймэл амьсгал хийдэг. Мэдээж Розалитэй Жекоб ноцтолтож байх үеэр Карлайлтай ярьжсэн утсан тасраад бүр эвдэрчихсэн. Тэгээ байжсэн чинь Беллагийн нэг яс нь аимшигтайгаар хугардаг. Тэгсэн чинь юу вэ гэсэн чинь нухс нь тасарсан байдгийм аа. Аимшигтай те. Тэгээ Беллаг дуурах нь гэсэн чинь бүр юу ч дуурдаггүй. Тэгээ Беллагийн ухаан санаанд бүр хорж гарч байгаа юм байна гэдгийг Жекоб мэддэг. Жекоб Беллад хиймэл амьсгалаа хийгээл байна. Белла гуйж ин чи битгий яваарай чи битгий үхээр алив гэж тэгдэг. За Жекоб Беллад хиймэл амьсгал хийж байх хаагуур Эдвард Беллагийн хөвлийг нь ярьж зүссэж гаргаж ирэнгүүтээ Беллагийн тэр мембранттай тэр зүйлийг нь шүдээрээ тас няс хийж ураад ургийг гаргаж ирдэг байгаа. Эдвард өөрөө охиноо гаргаж ирсэн гэсэн шүдээрээ тастаж гаргаж ирсэн. Беллагийн хувьд их мал өгн хүү гэж бодож байсан хгүй. Тэг хүү төрх юм бол AJ буюу Эдвард Жекобын нэрний товчлоор нэрлэн хэрвээ охин төрх юм бол Рене Эсми буюу Ренесми гэдэг нэр өгнө гэрчсэн. Тэгээд Эдвард Ренесми байна гэж хэлдэг. Тэгсэн чинь Белла аль би харъя гэж хэлдэг. Жекоб бодохдоо арайч энэ тохиолдолд Беллагийн хүслийг Эдвард биелүүлэхгүй л үүдээ. Гэхдээ мэдээж Эдвард Беллагийн хүслийг юу ч гэсэн биелүүлдэг л дээ гэж бодоод амжаагүй байжсэн чи Эдвард Беллагийн ингэрт охиныг нь тэрвэрлдэг байгаа. Белла охиноо харангуйтаа үцсгэлэнтэй юмаа гэж хэлдэг. Тэгсэн чинь Белла дуу алддаг. Яагаад вэ гэсэн чинь өнөөх охин нь бүр шүдэн ургацсан заяа. Тэнгүүтээ ээжийнхээ зүүн хүүхний деталь хазаж орхидог. Тэндээс нь шинэхэн цус урсаж байдгаа. Ингээд Эдвард Жекобд энэ охиныг авчий гэсэн чинь Жекоб уурлангуудаа цонхоор гараа шидчихэж гэж хэлдэг.
Тэгсэн чинь Розалиг хурж ирээд би аавь гэсэн чинь Эдвард Жекобоор хоёлаа Розали руу архирдаг. Тэнгүү Розали би үнэхээр яах ч вэ надад өгч гэж хэлдэг. Ингээд Розалид Ренесмиг Эдвард өгөөд өөрөө шууд мөнгөн тавиартай тариур авчирна. Тэнгүүтээ тэр тавиураа шууд Беллагийн зүрх рүү зоож орхидог. Жекоб Эдвардаас асуусан чинь энэ миний хор агаамаа гэж хэлэнгүүтээ зүрх рүү нь өөрийнхөө хорыг шахаж эхэлнэ. Жекобын хувьд гэх юм бол Беллад бараг л найдвар байхгүй байна гэж үздэг байгаа. Жекобын хувьд гэх юм бол бүр паникт орсон. Эдвардыг харж исэн чинь Эдвард Беллагийн гар хүзүүг хазаал долоогоод идэв. Тэгээ Жекоб харангууд ойлгож байгаа зүйл нь юу гэхээр ямартай ч өөрийнхөө хорыг билүүн оруулж байгаа. Тэгэнгүүтээ хор болон цус нь буцаж гарч ирэхээс өмнө илээрээ долоогоод шархыг нь аниулаад өөрөлдмөл дотор нь байлгаж байгаа гэх юм уу. За тэгээд Жекоб шууд бууж өгдөг. Беллагийн зүрх нь цохилдгүй. Тэнгүүт нь Жекоб Белла хүчглээ бүхсэл дууслаа гэж боддог. Тэгсэн чинь Эдвард Жекоб руу тэгээд яваач дээ гэж хэлдэг. Тэгээд Жекоб гараад явнаа. Маш удаанаар гарч явдаг. Шатаарч гэсэндээ хөлөө зөөж ядаад доошоо урууддаг юм. Жекобын хувьд гэх юм бол дээр Эдвард зүгээр л амьгүй хүүхэлдэй шиг цогцтой үлдсэн гэж боддог. Жекоб юу хийхээ мэдгүй маш их уйгашгүй түүнийг нөмрөн авдаг. Белла жирэмсэн байх үед Жекоб Беллагаас холдмоор гөргөл дэргэд нь баймар санагддаг байсан хэдий ч одоо Белла үгүй болсон учраас Белла түүнд ямар ч хамаагүй санагддаг. Гэхдээ ямар нэгэн соронц хаалганы тэндээс татж байгаа юм шиг мэдрэмж төрөд байдаг. Жекоб боддог. За тэгээ байжсэн чинь Розали өнөөх бяцхан мангаст цус угжиж байгааг Жекоб олж хардаг байгаа. Жекоб бодонгуудаа миний хайртай хүнийг энэ л мангас алсан. Тийм учраас би энийг алах ёстой гэж боддог. Өөрөөр хэлбэл шинээр төрсэн Ренесмиг Жекоб алахаар шийддэг байгаа. Мэдээж Жекоб Ренесмиг дуусангууд Розали түн рүү дайрна. Жекоб Розалиг дуусгана. Гэхдээ дуусахгүй байсан ч хамаагүй, өөрийг нь алсан ч хамаагүй. Гэхдээ Эдвард насаараа амьд үлдээд эхнэр хүүхэд бас гэр бүлийнхнийхээ алдсан тэр мэдрэмжээ тээж амьдрах ёстой гэж Жекоб маш хорноор боддог байгаа. Тэгэнгүүтээ Ренесмиг алахаар харааж эхэлнэ. Тэгсэн чинь Розали Ренесмиг дээш нь өргөдөг. Яг Жекоб Ренесми рүү дайраад алах гэж байснаа Ренесмигийн харцтай тулгардаг байгаа. Тэгэд Жекоб гацаж орхиноо. Жекоб боддог. Зөвхөн Ренесми л түүнтэй хамт байх юм бол энэ дэлхийн бүх татах хүч нь Ренесми болж хувирсан. Беллад өгсөн хайр, аав, гэр бүл, найз нөхөд бүгдээрээ хоёр дахь асуудал болсон. Хамгийн нэгдүгээр Ренесми гэж Жекоб санагддаг. Ингээд Жекоб Ренесми хоёр дардаслагддаг байнамаа. Ингээд өөрийн гэгээр романыхаа эхний хоёр партийг та бүхэнд ярьж өглөө. Сүүлийн парт ярих гэхээр хэтэрхий урт бичлэг болох гэдэг учраас 2 хувай гэж бодож байна. Ингээд анхаарлаа тавь сонсон та нартай маш их баярлалаа. Та хүсэх юм бол лайк дараарай, бас subscribe дараарай гэж хүсэж байна. За ингээд дараагийнхаа бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.